тухайн нутаг орноос агуу уран бүтээлч төрнө гэдэг азтай ч юм шиг тэр дундаа энэ үгэн урлагийг эзэмшсэн улсууд жишээ нь тэр үнжүүлийг бичснээр бол би хүүхэд ахтаа анх тэр боржигны бортал тэргээл сонсч ирсэн. Ямар гайхамшигтай нутаг байдгийн бол бүр тэр уран яруу байдлаар нь л хүлээж авч ирсэн. Дараа нь тантай хамт таны нутагт очиж ирсэн. Тэгэхээр тэр нутаг уснаас бас тэр нутаг усыг ингэж уран яруу үлдээх хүн төрнө гэдэг азтай ч юм шиг. Хэдий олон уул ус өөрсдийгөө магтуулаагүй хүн төрлөختний түүхэнд үлдэж байгаа ч юм бэлээ. Бид мэдэхгүй. Үнжүүл тэр боржигны бор тал тэр нутгийг бол та дуул болтол нь гайхамшиг болтол нь бол бичиж үлдээсэн. Энэ бол бас тэр нутгийнхны аз. За байж. Сайхан нутаг штэ миний нутаг болоод. Миний яг хөгжихгүй нь бас. Таны нутаг хөгжихгүй маа гэд над ганц хэлдэг хүн чи л байна. Өнжүүлтэйгээ хөнгүү болж эхэлж байна штэ. Та яах вэ? Гэхдээ одоо хүний л татдаг ямар арга байна уу? Тэнийг л хиймээр байгаа юм. Одооны хүний сэтгэл гэдэг юмтай газар л үлддэг болсон юм биш үү? Хоосон газар бол үлдэх дургүй юм шиг байна. Хоосон газарчтай юу бодож үлдэхвдээ хүний ч буруу гэж бас юу. Хоосон байсан ч газар шираа штэ. Энд ч одоо өөр ихэн л төрсэн газар шираа. Хичнээн олон эмч багш нар төгсөж ийн гэхэд нутагтаа ихгүй. Ийм л болцсон юм байна. Газар үнжүүлэх биш л байгаа л да. Тэгээ ирэх нөөцлөө. Монголын газар болгоны зов. Тэгээ газар болгоны 330 сумын зовлон байгаа л. Тий, 30 сумын зов. Ирэх нөхцөлийн тарихгүй болохоор ч одоо. Хөхөө улс, ногоон тал, цагаан гэр, хар нуур хөдөө. Би асуухад сараатсан зураас нь салхи гинэ. Садарсан зураас нь зам гинэ. Багтаж ядсан цэгнүүд нь цэцэг гинэ. Баллуурдсан хэсгүүд нь цөлжилт гинэ. Хөдөө. Энд хүн алга гэж би асуухад нүүч гисэн гэв. Энд чулуу алга гэж асуухад зөөч гисэн гэв. Хөдөө. Миний охины зурсан хөдөө. Энэ төр гэдэг юмны мөн чанар хүн чанар хоёр бол миний нутгийг дайрч өнгөрөх стайл гэж боддог. Тэгтээ бол өлзийтэй дайрч өнгөрөх ёстой гэж боддог байхгүй дандаа. Та нарын нэг бодоод байгаа нэг жишг сум гэдэг юм шүү дээ. Тэрний дайтай болгоод тэгээд нэг төвлөрөл буй болгоод их өндөр хүн хормой дорогоо гөлөг харалгүй гიშгчдэг шүү дээ. Тэгэхээр их хотод ойрхон болохоор ерөөсөө миний сум энэ чи харахгүй шүү дээ. Ерөөсөө дээгүрэн дүүгүрдээд л. Тэгээ манайхаас гарсан юм чи ирэхчгүй. Тэгээ сураг байхгүй. Хүн дөргөлцөө хөгчгөл алга болно. Манай дахиад сонгогдсон их хурлын гишүүд. Би нэг үйл нутагтаан элэггүй энэ муулсаа навчнуудыг бол ажилгүй болох хэрэгтэй. Та нар ингэж ард түмний дургыг их хөрөх юм бол ард түмний хилэн боссон цагт та нар цусаас ч унтрааж чадахгүй шүү гэж би хэлээд өнөөдөр сонин болгон дээр адлагдаад явж байгаа байхгүй. За